Энэ 7 хоногт Францад болж байгаа экологийн дээд хэмжээний уулзалтаас яриагаа эхлэв. Украины ерөнхийлөгч энэхүү уулзалтанд оролцож байна. Украин энэ удаагийн уулзалтаас ямар үр дүн хүлээж байгаа вэ? Баярлалаа. Юуны өмнө Ирантай холбоотой хэлэлцээр эцэлэгдсэний дараахан уг дээд хэмжээний уулзалт эхэлж байгаа нь бидний хувьд маш чухал. Ингэснээр удирдагчид дараагийн алхам тэргүүлэх асуудлуудад бүрэн төвлөрөх боломжтой болж байна. Ерөнхийлөгч Трамп Европт ирээд байхдаа Ирантай холбоотой томоохон хэлэлцээ өндөрлсөний дараа Украин болон энэ дайныг дуусгах асуудал одоогийн тэргүүлэх чиглэл нь гэдгийг баталсан нь бидэнд эерэг дахиад болсон. Мөн Францын ерөнхийлөгч Эммануэль Макронтой хийсэн уулзалтын үеэр ч талууд Украины асуудлыг нэн тэргуунд авч хэлэлцэн нь үнийг дахин нотоллоо. Манай ерөнхийлөгч Трамптай уулзахаар бэлтгэж байна. Ираны асуудлаарх томоохон хэлэлцээр дуусны дараа хэлэлцэх шинэ чухал сэдвүүд цөөнгүй бий. Америкийн нэгдсэн улс энэхүү үйл явцад илүү идэвхтэй оролцох нь Украины хувьд эцсийн дүндээ эерэг гэж үзэж болох уу? Ялангуяа зарим тохиолдолд ерөнхийлөгч Киевийнхээс илүү Кремлийн байр сууринд ойр мэт харагдаж байсан нөхцөлд. Ер нь альва чухал тохиролцоо яриа хэлцээрийн цаана тодорхой зүй тогтол байдгийг мартаж болохгүй. НАТОгийн сүүлийн дэд хэмжээний уулзалтуудын нэгний өмнөхөн Оросын улбаны улс хавдрын имчилгээ хийлгэж буй хүүхдүүд байрлаж байсан томоохон хүүхдийн эмнэлэгт халдсан. Энэ бүхэн дэлхийн нийтийн нүдэн дээр босон. Мөчигдөр дэлхийн хамгийн эртний сүмүүдийн нэг 1000 орчим жилийн түүхтэй христийн шашны үлгий босон сүм рүү Оросын тал санаатайгаар халдсан. Гэсэн ч тэд үүнийгээ хүлээн зөвшөөрөхгүй байна. Иймээс ойрын өдрүүдэд болох уулзалтууд үнэхээр чухал. Оросын тал хилцээний ширээнд эргэн сууж энэ түрэмгийлэлээ зогсоох шахалтад орох цаг ирнэ гэдгээс болгоомжлж байна. Энэ нөхцөлд Америк нэгдсэн улсын үүрэг оролцоо туйлын чухал. Орос улбаны улс Украины эсрэг томоохон цогцолтууд өгсөөр байгаа боловч Украинч мөн ахиц гаргаж байна. Тэр дундаа нутаг дэвсгэрээ эргүүлэн эзэлж урагшлах тал дээр. Ийм нөхцөл цаашдаа Украины зорилго илүүтэй цэргийн давуу байдал олж авах байх уу? Эсвэл асуудлыг хилцээний замаар шийдвэрлэх хэвээр байх уу? Мэдээж энэ асуудал маш тодорхой байх ёстой. Энэ бол дайныг уламжлалт утгаар нь ойлгох асуудал биш юм. Украин халдлахад өртсөн. Украины хотууд Украины ард иргэдийг онилж байна. Украин өөрийгөө хамгаалах бүрэн чадвартай, үр дүнтэй ажиллаж байгаа. Бид фронтын шугамыг хамгаалах, агаарын болон орон зайн аюулгүй байдлыг хангахын төлөө боломжит бүхнээ хийж байна. Дипломат хүчин чармайлт үргэлжилж байгаа энэ үед бидэнд агаарын орон зай иргэдийнхээ гэр орон аюулгүй байдлыг хамгаалахад илүү их дэмжлэг хэрэгтэй. Одоо шинэ боломж бий болсон учраас аюулгүй байдлаа бүр ч илүү баталгаажуулах шаардлагатай байна. Бид дипломат арга замд бүх хүчээр ажиллаж байгаа энэ үед Украины ард иргэд өөрсдийгөө аюулгүй гэдгийг мэдрэх ёстой байна. Тэгвэл одоо Украинд Америкийн нэгдсэн улсаас хамгийн хэрэгтэй зүйл нь юу вэ? Украины өөрийнх нь зэвсэг болоод сум хэрэгслийн үйлдвэрлэл нэмэгдэж байгаа. Мөн дроны технологийн талаар та дурдсан шүү дээ. Одоогоор нийлүүлээгүй байгаа ямар дэмжлэгийг Америкийн нэгдсэн улс үзүүлбэл Украинд бодитоор тус болох вэ? Оросын улбаны улсын түрэмгийллээс үүдэлтэй шинэ бодит байдалд дэлхийн нийт дасан зохицохоор бэлтгэж байх зуур энэ бодит байдал Украинд аль хэдийнэ бий болсон. Оросын холбооны улс Украин руу нэг дор 60, 90 түүнээс ч олон бужингаар түүний дотор баллистик бужингаар давталж байна. Иймээс бид үүнд хариу өгөх чадвараа хөгжүүлж байгаа ч энэ хугацаанд Америк нэгдсэн улсын дэмжлэг бидэнд нэн шаардлагатай. Ялангуяа Украинд байршуулсан агаарын довтлохоноос хамгаалах системүүд болон Patriot системийн бужингуудаар хангах нь туйлын чухал. Энэ нь эдийн засаг, аюулгүй байдал, агаарын хамгаалтын хувьд чухал төдийгүй хамгийн түрүүнд Украинд үлдэж улс орноо авч явж буй ард иргэдийн аюулгүй байдалд амин чухал юм. Ерөнхийлөгч Зеленский Patriot системийг нэмэгдүүлэх шаардлагатайг олон нийтэд ил дод мэдгдсэн. Тэгвэл Patriot системийн асуудлаар Америкийн нэгдсэн улстай хийж байгаа яриа хэлцээнд ямар нэгэн ахиц гарсан уу? Энэ 7 хоногийн пүрэв гарагт НАТОгийн батлан хамгаалахын сайд нарын уулзалт болно. Үүнд Америк нэгдсэн улсын батлан хамгаалахын нарийн бичгийн дарга Пит Кеслер мөн оролцоно. Энэ асуудал хэлэлцэх гол тэргүүлэх сэдвүүдийн нэг байх бөгөөд пүрэв гарагт тодорхой мэдээллүүд гарах болов уу гэж найдаж байна. Эцэст нь элчин сайдаа ойрын хугацаанд тэргүүлэх асуудлуудын хүрээнд энэ 7 хоногийн их толгойн дээд хэмжээний уулзалтанд Европын бусад удирдагч мөн Европын комиссийн ерөнхийлөгч Урсула фон дер Ляйен оролцоно. Украины Европын холбоонд элсэх асуудлаар яриа хэлцээ ямар хөө шатандаа өрнөж байгаа бол
Тэгэхээр Европын албаны доторх улс төрийн нааштай өөрчлөлтүүдийн дараа улс төрийн сад бэрхшээлүүд үндсэндээ арилсан. Украин Европын албанд элсэх альбаа шийдвэрт гишүүн орнуудын санал нэгтээ дэмжлэг шаардлагатай. Одоогоор ийм дэмжлэг бий. Үүнд сад болох зүйл байхгүй. Тиймээс бид энэ үйл явцыг бүрэн хурдаар урагшлуулж байгаа бөгөөд хэрэгжүүлэхийн төлөө ажиллах болно. Та үүнийг хэр хурдан хугацаанд хэрэгжих боломжтой гэж харж байна вэ? Үүнийг хэн хэрэгжүүлэхээс шалтгаална. Гэхдээ украинчууд боломжгүй мэт санагдсан зүйлийг ч хийж чаддаг гэдгээ хэдийн нотолсон. Тиймээс та ямар ч хугацаа сонссон бай, түүнийг 2 дахин богиносгоод бодоорой. Бид үүнээс ч хурдан хийж чадна.